За hi guys, тэгээ өнөөдөр хөвчлэгээрээ Otaku-гийнхаа эпизод 2-ыг ярих болно. Тэгээд Nika хүрсэн байгаа. Тэгээд яг special эднэр хийгээд идэв штэ. Яг юу их мэдэхгүй байна. Комент дээр яг санал бодлоо бичээрэй. Яг юу ихийн тухай. Таалагдвал хийж чамд хийхгүй ч чамд. Тэгээ лайк болон subscribe дараарай. Тэгээ олон ярилгүй хүчлэг рүү орцгоё. Аним маань эхлэхэд Iljichi Glitter-mon-ы тухай ярьж байдаг. Тэгснэ тэр ангистай гоё хийсэн шүү. Бэм, Raur гээд чи мэдгүй гэхэд Otaku бодож яхад Amane 4-р ангиу гэж гарч ирдэг. Тэрийг сонсоод Otaku яалтчгүй Amane Glitter-mon-ы фан юм бах та гэж бодож байтал Amane чиний бодож байгаа шиг биш. Миний дүүл амар их үзээд байдаг юм гэж хэлдэг. Тэгээ Glitter-mon-ы тухай ярьж агаад Glitter-mon дээр эхний бот дээр бонус болгон эпизод 0-ыг гаргасан гээд Iljichi Otaku-ийн гэрт үзхүү гэхэд Otaku тэгхүү гэж хэлчихэд манай гэрээ гэж гайхдаг. Тэгээд ч бас Amane тийшээ явахыг хүсэхгүй байсан ч Otaku Glitter-mon-ы тухай зурдгийг сонсоод шууд л явъя надад яаж зурдгийг заагаад өг. Тэгж хэлснэ. Үгүй ээ манай дүүл их дуртай болохоор би зурд сурахыг хүсэж байгаа гэдэг. Тэгээд сургуулийн тасныхан дараа гэрт нь очиход амар цэвэрхэн байдаг. Манай хүн жөрөнд нөхдүүд ороод ирсэнд нь жоохон итгэж өгдөггүй. Тэгээ манай хоёр гэрээр нь юмын сонирхол харж яхад нь Otaku наадхандаа битгий ойрт. Надаа нөгөө киноноос ч илүү байгаа. Чи нэг гэртээ үз гэхэд араас нь Iljichi гарыг барьснаа. Яагаад вэ? Хамт үзье л да гэхэд Amane саяны хийсэн юмын бэлгийн давнт байсныг хэлдэг. Otaku ч та хоёрыг надтай хамт үзэхийг хүссэнийг мэдсэнгүй гээд Iljichi Amane-гаас чи яаж гэртээ үздгийг асуухад Amane ч би гэртээ гэрлээ унтраагаа фенүүдийн тэмдэг хийж үздэг гэж хэлдэг. Тэгжлийг сонсоод Iljichi би бас тгийл да. Би чиний шин талыг харна гээд үзэхэр болдог. Тэгээд бүр гэрлээ унтраагаад баахан гэрэл мэл бариад үздэг. Гэтэ энэ Glitter-mon-ы Michi гэдэг дүр нь амар Iljichi-тэй адилхан багцтай. Тэгээд уйлж инээж үзэж байхад нь Amane энэний дараа патч хальт гарч ирнэ гэж Otaku-гийн мөрнөөс барихад Otaku-гийн зүрх хүчтэй зөхилж байхад нь Amane чи анхаалтай ажиллаж байна уу гэж амар ойртоход Iljichi зураг дарчихдаг. Amane чи яах гэж дарж байгаа юм устдаг гэж дайрдаг. Хэсэг хугацааны дараа Iljichi тэр зургийг Insta дээр тавьдаг ч юм уу гэхэд Amane үхлийн хазаар хардаг. Iljichi ч тоолсон юм аа. Нэр чи Otaku-гийн зурсан зургийг хармаар байна уу? Гэж Otaku зурсан зургаа Insta дээрээ тавьдаг гэдгийг хэлдэг. Тэгээд Otaku харуулхад Amane сонио харснаа. Чиний Insta хаяг Otaku Ocean гэдэг нэртэй юу гэж мэдэж байдаг. Уг нь бол Otaku тим амар алдтай биш 55хан дагагчтай. Тэг яаж Otaku-ийн хаягийг олсон бэ гэхлээр Amane Glitter-mon-ы зурсан зургуудыг хайж хардаг. Тэгээд Otaku-ийн зурсан зураг нь таалагдаад дагсан байдаг. Гэтэ дүүгийнхаа аккаунтаар дарсан гэдэг шүү. Дараа нь Otaku Amane зурхыг зааж өгдөг. Otaku ч Iljichi уучлаарай. Та үйдэж байгаа байх гэхэд Iljichi ч зүгээр дээ. Би уг Amane-тай хамт гарахаар ихэнх хүүхдүүд намайг тоохгүй Amane-тай ярьдаг юм гэж хэлэхэд Amane гэхдээ бас чам дуртай хүүхдүүд тийм зүйл надад гаргадаг штэ гэж ярилцаж байх үед Otaku яалтчгүй бид нар өөр амьдралтай юм а гэж бодож байх үед нөгөө хоёр Otaku бид хоёрын аль нь чиний type вэ гэж асуухад Otaku жоохон бодож яснаа нөгөө Glitter-mon-ийнхоо гол дүр Sachiko гэдэг. Тэгээд орой болоход тэд найзууд болсон гэдгийг хэлж маргааш сургууль дээр уулзцгаая гэж салцгаадаг. Тэгээд дараа нь Otaku өрөөндөө ороод найзууд гэж хэлснийг нь бодож байтал нэг юм сони юм өртөхэд нөгөө хоёр ч хажууд нь байгаа юм шиг санагддаг. Тэгээд сони юм бодохгүй тул зураг зуръя гэсэн ч Amane өмнө хажууд нь зурсан үе нь харагдаад байдаг. За тэгвэл унтий гэд орондоо ортол Iljichi харагдаад байдаг. Тэгээд Otaku нуугдах газар алга. Нөгөө хоёр ч өөрөө нь ин тэнд байна гээд маргааш нь ундаж чадалгүй сургууль дээрээ ирсэн байдаг. Орой болоход Amane Iljichi-тэй юм хийх гэж байсан ч Iljichi хийх юмтай гээд явсан байдаг. Тэгэхэд Otaku Amane бол яалтчгүй Otaku одоо бол Amane-ыг Otaku гэдгийг нотлох боломж гээд Otaku нөгөө өөрийг нь дагсан хуурамч аккаунтыг асуудаг. Amane ч харуулахгүй гэхэд чи энэ аккаунтаа өөрөө зохиосон биз дээ. Чи тэр аккаунтаа Glitter-mon зориулж зохиосон. Энэ нь чи өөрөө Otaku гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа гэсэн үг. Гэхэд Amane тулдааны байрлал авснаа. Тийм шээ би дүүдэ аккаунт нээсэн юм. Манай дүү уцгүй байсан учраас гэж хэлдэг. Тэрийг сонсоод Otaku өө тийм үү. Би уг нь өөр Otaku байсан бол нэг юм туршиж үзэх гэж байсан юм. Аниме үзэж явахдаа хамт чатаар реакшн хийх гэж хэлэхэд Amane хүлээн зөвшөөрдөг. Тэгээд аниме үзэж эхлэхэд бүр Amane Otaku гэдгийг нуухгүй маш их чат бичиж байдаг. Тэгээд манай хоёр ангин дууссан ч Glitter-mon-ы тухай ярьсаар шүн болдог. Тэгээд маргааш нь сургууль дээр очиход Amane буцаад ингийн болсон байдаг. Тэгээд өчтөр зүгээр л надтай хамт байх гэж Otaku шиж үжилсэн юм бах та. Би бүх муу Otaku журчлаа харуулчихсан. Би уучлахгүй хаас гэж бодож байтал Amane хурж ирээд өчтөр чи сайн байсан шүү.
дараа тэгж тэгцгээе гэж хэлж яхад араас нь ил жижиг сонсчихдаг. Тэгснээ бүр наад яриагаа сургуулийнхаа дараа ярил да гэж хэлэхэд Аминь ямар яриа вэ гэж асуухад ил жижиг чи сайн байсан шүү. Бас дахиад хийцгээе гэж бас л бүр ойлгодог. Уг нь Аминь өөр юм хийсэн юмаа гэж хэлсэн ч ил жижиг зүгээр дээ гэдэг. Нэгэн өдөр Отаку супермаркетаас Глиттерманы утасны кейс олдог. Тэгээд аваад явах гэж байтал нэг хүүхдүүд гүйж хажуугаар нь өнгөрдөг. Тэгэхэд ээж нь болтой нэг эмэгтэй битгий гүү гэж хэлж байдаг. Отаку залуу ээж айн гэж царийг нь хартал ил жижиг байдаг. Ил жижигийн ээж нь завгүй тэгээд ээжтэй юм авч ирсэн байдаг. Отаку чи өнөөдөр өөр харагдаж байна шүү гэж гайхан харуул. Ил жижиг над руу битгий тийж хараатай. Би нүрээ бодаагүй байгаа гэж сандардаг. Отаку би ил жижиг ингэж сандарч байгааг нь хаж аваагүй юм байна гэж бодож байтал дүүнээр нь хурж ирэхэд найз залуу нуу гэж гайхахад ил жижиг гүйччихэд дүүнээрээ уучдаг. Тэгэд ил жижиг энэ таас нь нууц шүү гэд салцгаадаг. Өдөр сургууль дээр кейс авснаа Аминэд хэлэхэд Аминэ хаанаас авсныг нь гайхдаг. Ил жижиг миний тухай битгий яриараа гэж байгаа мэт Отаку руу хардаг. Тэгээд Отаку байршлын чатаар явуулчихъя гэж хэлж байгааг ил жижиг сонсоод "Та хоёр Минста дээр найзууд болсон юм уу? Тэгвэл намайг бас найзаа болго" гэж хэлдэг. Тэгснэ Аминэ чатанд хариу бичдэг юм уу гэхэд Отаку намайг юм бичихэд аль болох хурднаараа надлуу буцаагаад хариу бичдэг штт. Гэхийг сонсоод ил жижиг би чам руу юм бичихэд чи намайг тоодоггүй үсттэй гэж хэлгээд Аминэ би чамд хариулах үед чи над руу залгаад чи бүр зогсохгүй амар удаан ярьчдаг үсттэй гэж хэлдэг. Ямар ч байсан Минстануудаас солилцоод амждаг. Отаку гэртээ ирээд Минстагаас солилцсон илүү найзууд болсон юм шиг санагдаж байна гэж бодож байтал Отакуд мессеж ирдэг. Тэгэд мессежийг харуул ил жижиг Holiday-ээр хамт гарч кино үзье гэж хэлсэн байдаг. Бас Аминэ чарж идсэн байх ба Holiday-ээр завтай юу анимейт руу хамт явцгаая гэж хэлсэн байдаг. Анимейт гэдэг нөгөө бог сундаг байсан өмнөх хэвтээр гарсан Glitterman дэлгүүр шүү. Тэгэд Отаку маань хоёулангаас нь хүсэлт авч сандарч агаар 2 дугаар анги маань дуустдаг. За ингээд part 2 нь дуусж байна. Дараагийн эпизод үзмээр лайк болон subscribe дараарай. Тэгэд ямар спешиал видеоны санаа комент дээр бичиж битэн мартаарай. Тэгээ би дараагийн эпизодд нь гарахаар нь аль болох хурднаараа л ярьж өгнө. За тэгээд баяртай.